2012 онд илэгний В вирустэй тэгээд Д вирустэй гэдгийг мэдсэн. Тэр үеэс эхлээл одоо илэгний циррозын дээр суурилсан хавдар гэж онцлуулаад тэр хавдрыг одоо эмчлэх боломжийг бол хайсан. Тэгээд энэ 2016 оны 6 сард бол илэгний 5 дугаар сегмент дээр 4.1 гэсэн хортой хавдар онцлогдож судас боох эрпанууд түлх хэмжлэгийг бол хавдар судлалын үндэсний төв дээр эмчин сэрчийн эмчээр бол маш сайн одоо эмчлүүлсэн. За тэрнгээрээ бол өдий болтол бас нэг сард 2-3 шиг хэмжижиг бас хавдрыг бас дахин бас эрпагаар хэлгэж ингээд тогтоож явсаар илэг шилжүүлэн суул хагалгаанд одоо өнөөдөр ингээд 5 сарын 12-нд орох гэж байна. Тэгээд энэ хугацаанд бол одоо илэг шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлага гарсан учраас ах トゥ хамаатан садан төрөл төрөстөөс маань хамгийн түрүүн одоо эмчилгээний зардал нь юу вэ? Энэ зардлыг хаанаас олох уу гэд бит хоёлоо төсөвт манай нөхөр болохоор цагдаад ажилладаг. Би өөрөө боловсролын байгууллагад 19 жил багангийн багшаар ажиллаж байгаа. Тэгээд манай боловсролынхан чинь багшаа аврыг хандив өрнүүлээл хүн болгон л одоо оролцож эхэлсэн. Тэгээд энэ үеэс л одоо илэг шилжүүлэн суулгах хагалгааг хөөцөлдөж улсын 1-р төв эмнэлэг дээрээ сэргэлэн эмчтэй илэг шилжүүлэн суулгах багийн хамт олон дээр л одоо ингээд шинжилгээ, эмчилгээ олон удаагийн хураллаар орж ингээд явсаар хагаад одоо ингээд хагалгаандаа ороход бэлэн болж байна. Тэгээд энэ хугацаа бас энэ дунд хойшлогдоод исэн. Яагаад гэвэл бас бит хоёрын санхүүгийн асуудал маш хүнд. Энэ маань бол одоо бит хоёрын гэр бүлээсээ хоёулаа ингээд хагалгаанд орж нэг нь донор болж орхиж байгаа. Хүүхдээ уйлуулад орхиод ирсэн. Тэгээд санхүүгийн маш юм хүнд нөхцөлд бас одоо хүн болгоно цалингийн зээлтэй өөртөө байгаа машина байраа зараад л дээр нь энэ олон сайхан сэтгэлтэй хүмүүс олон шавнар минь байдаг гараал одоо чин сэтгэлээсээ сунгаж араас өрөөж хурдан ороод ирүүл болоод ирээрээ багшаа таяр хагалгаандаа амжилттай орно шүү гэл энэ бүгдийнхээ одоо олон хүмүүсийн итгэлийг даагаад орчих юмсан гэл зүтгэсээр явал бас л мөнгөнд дутаал байгаа мөнгөө тушаачаал солонгос руу эм тариага захиалчаал ингээл явж ирсэн. Тэгээд төр засгаас ийм сайхан одоо шийдвэр гарч ард түмнийхээ бас нуруунд дээрх ачааг одоо багасхий энэ их мөнгө төгрөгийн одоо энэ асуудлыг шийдэхэд бас бид нэр одоо туслая олон хүний амийг аврыг гэсэн үүднээс одоо төр засаг маань ийм сайхан шийдвэр гаргаж илэгний хагалгааг илэг шилжүүлэн суулгах эртэн шилжүүлэх суулгах хагалгааг одоо 100% хөнгөлж өгсөнд бид нэр үнэхээр их баярлж байна. Тэгээ энэ баяртай мэдээг өнөөдөр сонсоод анхных нь одоо илэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох байгаа хүн болж байгаадаас баяртай байна. Тэгээд гэр бүлийн бит хоёр баяртайгаас гадна бидний үр хүүхэд ах トゥ хамаатан садан найз нөхөд төрөл садангууд маань бүгдээрээ одоо төр засагтаа, засгийн газартаа, Эрдэнэт сайдтаа, эрүүл мэндийн сайд, цог цэцэг сайдтаа эмч нартаа одоо талархаад баршгүй. Тэгээд гинт ийм сайхан баяртай мэдээ хүлээж авсанд одоо баярлж байна. Тэгээд шийдвэр гарснаас хойш бас удлаа. Тэгээд хүмүүс болохоор зэрэг шийдвэр гарчихсан байхад таяр яагаад үнгүй орохгүй байгаа юм бэ? Үн төлбөргүй гэсэн юу гарцсан байхад таяр өнөөдөр яагаад цалингийн зээл энэ төр одоо авах юмсан, тэхийнсэн гэл хөөцөлдөөд яваан бэ гэл хэлжсэн. Тэгээд сая энэ хугацаанд бас л шийдвэр гарсан ч гэлээ санхүүжилт нь орохгүй, эдийн засаг ямар байгаа вэ? Хямралтай тийм. Ингээд бас удлаа. Тэгээд одоо ингээд анхных нь хүн болоод шийдэгдээд ийм сайхан одоо боломжтой ингээд орж байгаа бит хоёроос баяртай байна. Тэгээ одоо дараагийнхаа эмчилгээнд хоёр бас ингээд хагалгаанд орчоод эмчилгээгээ одоо үргэлжлүүлэлт хийх болон хагалгааны дараа бол бас их эмчилгээ байгаа. Тэгээд үнэхээр баяртай байна. Төр засагтаа баярлалаа. За ингээд хагалгаанд орох болоход бол одоо донор маш чухал. Тэгээд манай одоо төрсөн тал бүгдээрээ донорын шинжилгээнд орсон. Ах トゥ хамаатан саднараа донорын шинжилгээнд орсон. За энэ дундаас бол одоо манай нөхөрөөс донорын шинжилгээнд орсноор бол тэнцээд байгаа. Тэгээд нэг гэр бүлээс ингээд хоёлоо зэрэг хагалгаанд орж нэгнийхээ амнасыг одоо аврахаар болж байна. Тэгэхээр бол нэг гэр бүлээс хоёлоо ингэж хагалгаанд орно гэдэг бол маш бас хүнд хэцүү. Тэр айл өрхөд хэдэн сар л одоо 2-2 хүн өвчтэй, үргэлжилсэн эм тариатай, эмчилгээтэй бас байна гэдэг бол хэцүү. Тэгээд бас ажил төрлөө зохицуулна, ар гэрээ зохицуулах, бүхэл юмаа зохицуулах болдог. Ах トゥ хамаатан саднараа зөвлөлт нь их л одоо олон асуудал бас үүсдэг юм байна. Тэгэхээр бол цаашдаа над шиг бас ийм хавдартай одоо өнөө маргаашгүй амнасаа алдчих гээд байгаа энэ улсуудад бол одоо донорын хууль батлагдах юм бол
хэрэгжих юм бол олон хүмүүсийн одоо амийг аварч болох юм бэ гэдгийг бол бас хараа сууж байна. Би одоо эхнэрээ ингээл энэ аюул төвчгөн төвчөнд туснаас хойш байнга л хажууд нь хамт явж байгаа. Тэгээд одоо ингээл эцсийн шатандаа бол ер нь эргэтийн илэг шил солиулахаас л өөр арга зам байхгүй юм байдалд хүрсэн. Тэгэл одоо тэр юуны одоо шинжилгээнд орсон. Тэгээд тэнцсэн донорын шинжилгээнд ороод тэгээд манай ажлын хамт олон маань одоо намайг айгүй сайн тусал дэмжиж ингээд одоо эхнэрийнхээ амнасыг аврагч байгаа хүнд ч одоо ингээд бүх талаар тусал дэмжсэн хамт олон маань цагдаагийн Орхон аймгийн цагдаагийн газрын хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ер нь ингээ яаж яхад бол бас ингээд донороор ороод би ч одоо ажлаа хийж чадахгүй хичнээн хэвтгэлээ бас хичнээн имчилгээтэй байна. Тэгээ хоёулаа нэг гэр бүлээс ингээд хоёулаа имчилгээнд ороод ингээд байна гэдэг бол бас хүндэлийн байдгийн байна. Ажил төрөлгүй болчихно. Хойно нь одоо ард гэрцэн үр хүүхд маань гэртээ ингээд ганцаархнаа ингээ байж идэг. Тэгээд одоо сая манай хүн ярьчлаа. Тэр донорын хууль гэдгийг хэр баталчих юм бол одоо надын адил ингээд эхнэрийнхээ төлөө илгээ өгөх гээд явж байгаа нөгөө хүн маань ажил төрлөө хийгээд дараа амьдралаа зохицуулаад тэр өөр донорын хуулийг батлагдаад ингээд явах юм бол одоо хэл зүгээр юм санаад дэвд бол санагдаж байна. Тэгээ одоо ингээд илэг солиулах төр засгаас ингээд битэрийг ингээд энэ хагалгаагийн маань төрөөс 100 өргөд ахаар болсон одоо өстой үнэхээр их баярлж байна. Энэ нуруунд дээрээс нэг том ачаа хийсэн юм шиг санагдаж байна. Одоо ингээд төр засагтаа болон төр засагтаа чин сэтгэлээсээ баярлалаа. Эрүүл мэндийн сайд цог цэцэг сайдаа баярлалаа гэж хэлмээр байна.